Бүгдээрээ сайн байцгаана уу? Эзэн Есүс Христийн амилсан баярын мэндийг хүргье та бүхэндээ. За баярлалаа. За өнөөдөр бол Христ итгэгчдийн хувьд маш онцгой өдөр. За би түрүүн цуглаан эхлээд бүгдээ хамтдаа талархан залбирахтаа энэ тухай би хэлж исэн. Эзэн Есүс Христийн амилсан баярын өдөр. Тэгээ жилд нэг удаа 4 сарын ихээр Христийн сүм чуулганууд хамтдаа цуглаад Есүс Христийн үхлээс амилсан энэ үйл явдлыг хамтдаа дурсан. Түүнд бас алдар хүндлэл магтаалыг өргөж талархаж бас хамтдаа Библиэд бичигдсэн Есүс Христийн амьлалт ба түүний утга учирын талаар хамтдаа суралцдаг байгаа. За энэ өдөр ч гэсэн энэ өглөө ч гэсэн би та бүхэндээ бас эзэн Есүс Христийн үхлээс амилсан амьлалтын утга учирын тухай та бүхэнтэй хаалцъя. За ер нь манай монголчуудын түүхийг аваад үзэх юм бол одоо үхэшгүй мөнхийн амьдралыг ирж хайсан ийм дүр зураг бол бас нэлээд олон харагдчихэдэг. За төрийн сойрхолт, яруу найрагч, П Пүрэв сүрэнгийн үг, за ая зохиогч, Ч Нянгарын ая одоо ээждээ дуулах дуу гэж дуу байгаа тийм ээ. За тэр бол монголчуудын бүр хамгийн сайн мэддэг тийм үү, алган дээрээ одоо бөмбөрүүлсэн айлын хооронд үүрсэн миний ээж настай хүн хайрт юу лээ те настай ээжтэй би хайртай гэдэг юм дууга. За энэ дууны 3 дахь мөрөн дээр юу гэж хэлсэн байдг вэ гэхээр мөнхийн усанд байдаг бол хаанаас ч гэсэн олох юмсан. Миний ээж настай хүн хайртай ээжтэй өгөх юмсан гэж энэ дуун дээр дуулдаг штэ. Тэгэхээр энэ юг харуулдаг байна гэхээр энэ дууг ингээд сонсохоор шоолдог хүн байхгүй штэ. Мөнхийн усанд байдаг бол гिचжээ гээл энийг ингээл нэг юм шоолол дормжлоод идэг монгол хүн ер нь байхгүй. Ямар үлгэрийн юм дуулаад байгаа юм бэ гэдэг хүч бас байхгүй. Тэ? Миний ээж настай хүн хайртай ээжтэй өгөх юмсан гिचжээ. Ийм үлгэрийн юм байдгүй л байхгүй юу гээл энэ дууг дуулахдаа ингэж ярьдаг хүн байхгүй. Энэ юуг харуулж байгаа нэхлээр бид нар угаасаа хүн гэдэг амьтан яавал нэг тийм өхгүй байх уу гэдгийг, яавал нэг урт наслах уу гэдгийг үргэлж нэг зүрхнийхээ мухарт ирж хайдаг хүн төрлөختний эрэл хайгуул гэдгийг одоо манай монголчуудын дунд яригддаг энэ шүлэг, яруу найраг, түүхэнд босон үйл явдлууд маань үүнийг харуулж идэг байна. За манай монголчуудын түүхэнд сайн мэддэг Чингис хаантай уулзсан Хятадын одоо бомбын шашны нэгэн одоо суртал одоо тий нэвтрүүлэгч одоо их багш гэж бас яригддаг Чанчун бомб гэж хүн байсан. За энэ хүнтэй Чингис хаан 1220 оны үед Хорезмийн хаант улсыг байлдан дагуулж явах явцдаа Чанчун бомбыг одоо урьж уулцсан явдал бол одоо Монголын түүхэнд тэмдэглэгдсэн байдаг штэ. Чанчун бомбыг болохоор тэр үеийн одоо Хятадын сүм улсын хаан урьж уулзъя гэд дийлэг байдаг, олж уулзаж чадаагүй байдаг. За зөрчдийн одоо Алтан улсын хаан ч гэсэн Чанчун бомбыг ураад уулзъя гэсэн чигэл бас л Чанчун бомб очиж уулзаагүй байдаг. Тэгсэн хэрнээ одоо нүүдэлчин улсын одоо шин төрж гарсан Монгол хэмээх одоо хүчрхэг улсын хаан Чингисийг одоо уурах үед Чанчун бомб одоо хаа холоос сүн улсын өөрийн одоо тосгоноосоо гараад ингээд сүх тэргээр ингээд явсаар агаад одоо жил гарам явсаар агаа те тэр чинь ингээд хоошоо Монгол руу одоогийн бидний мэдхэр бол дорндын хилээр орж ирсэн байдаг шүү дээ. Тэгээ Монгол орны одоо газар нутгийг зүүн талаас нь баруун зүг хүртэл ингээд нэгт туулаад тэгээ Алтан нурууг даваад тэгээд одоо Дундад Азад буюу Төв Азийн нутагт одоо байлдаж явсан Хорезмийн хаант улсын эсрэг байлдаж явсан Чингис хаан дээр тухайн үед явж очиод уулзаад за ер нь бол бас нэг жил хэртээд иргэд нь бас хамт байсан гэж түүхч бас ярьдаг. За ингээд Чингис хаан Чанчун бомбтой уулзаад амьдралын тухай их олон юм асуусан байдаг л да. Тэр одоо харилцан хүүрнэглэл одоо тэр ярьсан ярианы талаар бол одоо эрдэмтдийн судалгаа түүхчдийн ярьж байгаа юмуд бол зөндөл байдаг. За Чингис хаан хэд хэдэн асуултыг Чанчун бомб тавьсан байдаг. За тэдгээрийн дотор нэг чухал асуулт байдаг те. Хүн өхгүй байж болох уу гэж асуусан байдаг. Хүн ер нь мөнх одоо амьдарч болох уу гэж Чанчун бомбаас асуусан байдаг. Тэгэхээр Чанчун бомб бол юу гэж хариулсан байдаг вэ гэхээр өхгүй ээж дийлэх нэг ч хүн энэ газар дэлхий дээр байхгүй. Тийм ээ. Хүн болгон одоо энийг бол хүсч мөрөөддөг. Зүгээр урт наслах арга бол байна. Өхгүй одоо байж дийлэх хүн бол одоо нэг ч хүн энэ хорвоо дээр бол байхгүй маа гэж Чанчун бомб түнд хариулсан байдаг. За тэгэхээр би энэ түүхийг өнөөдөр та бүхэнтэй хуваалцаж байгаа энэ номлолынхон одоо
тэргүй игнэнд би яагаад ярьж байна вэ гэхээр ерөөсөө хүмүүс бидний эрэл хайгуул ийм байдгаа л гэж би хэлэх гээд байна. Ерөөсөө хүн гэдэг амьтан ерөөсөө цаанаасаа л нэг тийм сайн сайхан амьдрал, урт удаан амьдрал, үхсгүй мөнхийн амьдрал гэж юу энэ хорвоо дээр байд юм уу? Тэр байдаг бол тэрийг би хаанаас олж авах юм? Олж авдаг бол яаж олж авдаг юм? Тэрийг би бусдтайгаа хуваалцах болох уу? Хайртай хүмүүстэйгээ хуваалцах болох уу гэдэг нэг ийм хүн бүрийн дотор байдаг нэг ийм зүрхний хүсэл бол энэ түүхэн баримтуудаас ил болж харагдаж байна. За өнөөдөр ч гэсэн ялгаагүй. Энэ одоо үхэхгүй ээж болох уу гэсэн энэ асуултыг өнөөдөр дэлхийн тэр бомтнууд ирж хайж байна. Тийм ээ? Сүүлийн үед монголчууд бол одоо маш их олон подкастууд хийдэг болсон. За тэгээд подкастууд дээр одоо ярьж байна тийм ээ? Одоо юу ярьж байгаа одоо нөгөө Subotai Pictures-ийн подкастыг одоо хөтэлдэг залуу маань бас ярьж байна те. Тэр бомтнууд үхлээс зайлахыг оролдож байна гэдэг нэртэй одоо подкастыг саяхан бас YouTube-д бас байрлуулсан байсныг бас би сонирхож олж харж байлаа. Юу гэхээр Jeff Bezos тэргүүтээ тийм үү сая одоо нөгөө найз эмэгтэй сансарт нэг 10 минут нисчихэд ирлээ шүү дээ тийм ээ. Гэх мэтчлэн одоо Jeff Bezos тэргүүтээ энэ одоо Америкт байгаа энэ тэр бомтнууд юуг өнөөдөр ирж хайж ийн гэхлээр амьдралыг уртсгаж болох уу? Үхэхгүй ээж болох уу? За энэ судалгааны төлөө нөгөө мөнгө зориулж байна. Тийм ээ? Тэр мөнх амьдрал гэдэг юм байна уу? Тэгээ тэрний төлөө одоо тэр бомтонгууд мөнгөө зориулж эрэл хайгуул хийж байгааг одоо энэ хүн ярьж байна. За тэгээд одоо юу гэдэг хүнээс хүнийг гаргаж авах энэ гэл одоо шинжлэх ухаан бол хөгжиж штэ тийм ээ. Гэх мэтлэн маягаар ингэж яг амьдрж болох уу? Тэгэхээр энэ бол яг мөнх нас мөн үү? За мэдээж бас биш болж таарад байна. За тэгээд одоо Холливуудын кинонуудыг та нар харах юм бол нэг юм 400-500 жилээр урт насалдаг хүмүүсийн тухай кино өнтер жишээ нь гарж байна. Нэг юм мөрөөдлийн. За одоо бидний сэтгэлгээгээр бол нэг юм фантаз кино байгаа юм л да. Тэгвэл энэ бүхэн юуг харуулад байна гэхээр хүний нэг зүрхний мохорт байдаг хүслийг л харуулад байгаа юм л да. Тэгэхээр Библиэд хэлэхдээ Бурхан хүмүүнийг бүтээхдээ зүрхэнд нь үрд мөнхийг тавьжээ гэж хэлсэн байдаг. Тэр Бурхан бол өөрөө үрд мөнх. Харин хүн Бурханы тэр үрд мөнхийг ирж хайж амьдрдгаараа хүн өөрөө Бурханы бүтээл гэдэг нь маш тодорхой харагддаг. Хүн нүглээсээ болж үхдэг болсон. Хүний амьдрал бол маш богино байсан. Тэгэхээр Библиэлд бол хүний амьдрал бол ихтэл бол нэг 120 наслах боломжтой гэж хэлсэн байдаг. Гэтэл Японы эрдэмтэд одоо тэрийг тогтоочод байна те. Хүн маш зөв сайн амьдрч чадах юм бол 120 хүрч чадна гэж яриад байна шүү дээ. Амьдралын янз бүрийн нөхцөл хоол хүнс юу гэдгийг амьдралын зөв буруу дадал зуршлаасаа болоод хүн бол урт наслахгүй байгаа болохоос биш. За гэхдээ нэг хэсэг бол дэлхий бол дундад зууны үед бол нэг 40-50 хүрүүл их байсан шүү дээ. Одоо бол одоо 80, 90, 100 хүрдэг болчиход байна. Намайг баг байхад л одоо би сандгийн нэг 60 хүрсэн хүн бол ерөөсөө амар урт нассан хүн л байдаг байсан шүү дээ. 60 насны ой гэл ерөөсөө. Гэтэл одоо бол хүмүүс бол өөлхөн 60 хүрдэг болцсон. Яг тэгэхээр нөгөө юм чи хөгжөөд байна. Идж байгаа хоол хүнс, эмнэлэг одоо шинжлэх ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан, анагаах ухаан өндөр хөгжиж байгаа юмуд бол хүний одоо наслалт бол одоо бас ингээд нэмэгдэж байна. За тэгэхээр Библиэд эзэн Есүсийг дахин амьсан гэж маш тодорхой хэлсэн байдаг. Тэгэхээр Христэд итгэгчдийн одоо итгэлийн гол цөм бол Есүс Христийн дахин амьлалт байдаг юм аа. За өнөөдөр би та бүхэнд Паулийн бичсэн захидлуудын нэг болох 1-р Коринт номын 15 дахь бүлгийн 3-8 дахь ишлэгийг би уншиж өгмөр байна. Өнөөдрийн энэ амьлалттай холбогдуулаад энэ нэг чухал ишлэгийг би танаас уншиж өгье. За энэ ишлэл дээр ийхүү өгүүлжээ. Учир нь би хүлээн авсан зүйлийнхэн хамгийн чухлыг та нарт дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн улмаас өгсөн бөгөөд оршуулагдан бичвэрийн дагуу 3 дахь өдөртөө амьлуулагдсан агаад Кефт дараа нь өнөх 12-т үзэгджээ. Үүний дараа тэр 500 гаруй ах дүүнерт нэг мөчөд үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ. Тэр дараа нь Яаковт тэгээд бүх элч нарт үзэгдсэн. Бүгдийн эцэст дутуу төрсөн мэт надад ч бас үзэгдсэн билээ гэж хэлсэн байна. Энэ дэлхийд олон янзын шашин байдаг. Тэгэхдээ үхэлд хариулт өгсөн шашин гэж юусэн нэгш байхгүй гадах. Тэр шашныг үндэслэгчид бүгд ингээд үхээд яг хүнтэй адилхан үхээд дууссан. Яг уу сургаалууд нь үлдээд тэрийг нь даган бишрэгчид бол олон байгаа. Харин Христ итгэл юугаараа энэ дэлхийн бусад шашнуудаас ялгаатай байдг вэ гэхээр үхлийг гитэлж чадсан. Үхлийг давж чадсан гэдгээрээ онцгой байдаг. Үхлийн амьлалтын тухай ярьдаг байна.
Тэгэхээр Илч Паул ярьж байна л да. Учир нь би хүлээн авсан зүйлийнхэн хамгийн чухлыг та нарт дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн улмаас өгсөн бөгөөд оршуулгадсан бичвэрийн дагуу 3 дахь өдөртөө амьлуулагдсан агаад Кефт дараа нь өнөөх 12-т үзэгдэжээ гэж хэлсэн байгаа байхгүй. Бичвэр гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр Библийг хэлээд байгаа юм л да. Ялангуяа хуучин гэрээг хэлж байгаа тухайн үедээ. Тэгэхээр хуучин гэрээнд иш үзүүлэгдсэний дагуу, хуучин гэрээнд зөгнөгдсөний дагуу Христ хүмүүсийн нүглийн төлөө зовлон эдэлж загалмай дээр цовдлогдсон нас ороод 3 дахь өдөртөө амьсан. Энэ нь хуучин гэрээнд зөгнөгдсөн буюу иш үзүүлэгдсэн байсан. Бичвэрийн дагуу тэр хүний нүглийн улмаас нас орсон, бичвэрийн дагуу тэр дахин амьсан. Тэр дахин амьлаад өөрийнхөө шавь дагалдагч нартаа үзэгдэж харагцсан гэж Илч Паул хэлж байна. Тэгээ хамгийн сүүлд дутуу төрсөн мэт надад харагцсан. Дутуу төрсөн мэт гэдэг нь энэ элч нарын дотроос хамгийн сүүлд Христэд итгэсэн гэдэг утгаараа Паул өөрийгөө тэгж хэлж байгаа юм. Тэрнээс нөгөө ихээс дотоо төрсөн төрөөгөө гэдэг тухай ерөөсөө яриаггүй. Христийг хамгийн хэсэргүүцдэг байжгаад, Христ итгэгчдийг хамгийн хавчдаг байжгаад хамгийн сүүлд энэ элч нарын дундаас Паул арай гэж эзэн Есүс Христэд итгэсэн учраас өөрийгөө юу гэж хэлээд байна вэ гэхээр дутуу төрсөн мэт надад хүртэл тэр амьлсан Есүс Христ харагдсан юм а гэж. Яагаад тэгэхээр Паул Есүс Христэд итгэдэг хүмүүсийг хавчиж, алж хядаж, шорон оронд хийж явжгаад тэгээ Дамаск хот руу илгээмж аваад, томилолт аваад Дамаскт байгаа Есүст итгэдэг хүмүүсийг барьж ав шоронд хийхийн тулд Дамаск явж явах замдаа хурц гэрэл дээрээс нь тусаад Есүстэй уулзсан байдаг шүү дээ. Тэгээ Есүс Саула чи юунд намайг хавчин вэ гэж асуухад Саул өөдөөс нь хариулдаг тийм ээ. Та хэн бэ гэж. Эзэн минь та хэн бэ гэсэн чинь чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс ч юм байна гэж. Савааг хөлөөрөө өшгөлөх нь хэцүү юм штэ гэж Есүс Паулд хэлсэн байдаг. Ингээ энэ цаг мөчөөс эхлүүлээд Есүс Христ Паул Есүс Христэд итгээд Есүс Христийн одоо амьлалтын тухай номлож тунхаглах болсон явдал байна. За ингээд Есүсийн элч нарын номлолын хамгийн гол цөм нь Есүс Христийн амьлалт байсан. За өнөөдөр ч гэсэн Христэд итгэгчдийн итгэлийн хамгийн гол үндэс суурь нь бол Есүс Христийн амьлалт байгаа. Тэм ч учраас Паул энэ хэсгээр юу гэж хэлсэн гэхээр би хүлээн авсан зүйлийнхаа хамгийн чухлыг та нарт дамжуулсан. Тэр нь Есүсийн амьлалт байсан шүү гэж хэлж байгаа. Хүлээн авсан зүйл гэдэг нь Паул өөрийнхөө хүлээн авч итгэсэн Есүсийн сайн мэдээг хэлж штэ. Миний хүлээж авч итгэсэн сайн мэдээний маань хамгийн чухал зүйл нь Христийн амьлалт юм а гэж Паул хэлж байгаа байхгүй. Бичвэрт хэлсний дагуу буюу хуучин гэрээнд иш үзүүлэгдсэний дагуу Есүс загалмай цодлолтод нас орсон. Тэр хуучин гэрээнд иш үзүүлэгдсэний дагуу Есүс үхлээс амь орсон юм а гэж хэлж байгаа. Тэгээ өнөөдөр Христ итгэлийг зүгээр ёс суртахууны талаас нь ойлгодог хүмүүс олон байдаг. Яг буруу биш л дээ. Тэгтээ учир дутагдaltaй юм. Бүрэн ойлголт биш юм. Есүст явахаар айгүй гоё болдог гэсэн те. Есүст явахаар хүн айгүй өөрчлөгддөг гэсэн те. Есүст явахаар ингээл амьдралын айгүй олон чухал юмнуудыг сурдаг гэсэн те гэл нэг юм зүгээр нэг юм хувь хүний хөгжил талаасаа Христийн сургаалыг ойлгодог хүмүүс байдаг. Айгүй зөв юм заадаг гэсэн те. Айгүй амьдралд хэрэгтэй юмнуудыг ярьдаг гэсэн те гэж те. Гэтэл Христ итгэлийн хамгийн гол үндэс суурь нь зүгээр чи нэг сайн хүн байх тухай номлол биш. Зүгээр би нэг юм одоо нэг юм бусдад хар буруу сандаггүй нэг гигэн цагаан зүгээр нэг тийм хүн байх тухай гол яриа биш. Христ итгэлийн хамгийн гол үндэс суурь нь бол Есүсийн дахин амьлалт. Тэр амьлалтанд би итгэснээр хожим би Бурханаас мөнх амийг авна гэсэн энэ итгэл багхгүй. Тийм учраас Паул номлохдоо юу гэж хэлж байгаа гэхээр миний хүлээн авсан сайн мэдээний дотроос хамгийн чухал зүйл нь Есүс Христийн амьлалт юм а. Тэр хуучин гэрэн дээр иш үзүүлэгчний дагуу нас орсон, иш үзүүлэгчний дагуу амьсан, амьлаад өөрийн шавь дагалдагч нар болох Кефт болон 12 тоо үзэгдсэн. Энэ Кеф гэдэг нь Петрийг хэлээд байхгүй юу? Петр гэдэг чинь грекээр штэ. Яг еврей хэлэндээ Петр гэдэг нэр чинь еврей хэлээрээ Кеф байхгүй юу? Энэ юу гэсэн үг вэ? Хад гэсэн утгатай үг. Ер нь Петрос гэсэн энэ грек үг чинь болохоор хад гэсэн үг байхгүй юу? Манай монголоор бол одоо Хадбаатар аваргын нэр гэсэн үг штэ. Хадаа. Одоо хад чиг юм улс суурьтай бат бих норшгүй одоо манайхаар бол одоо төмөр мэттэй ган болд мэт одоо юм тийм утгатай нэр байхгүй юу. Тэгээд одоо Кеф буюу одоо Петрт Есүс харагдсан. Дараа нь өнөөх 12 шавь дагалдагч нартаа харагдсан. Тэгээд нэг дор бүр 500 гаруй ах トゥ нартай Есүс зэрэг харагдсан. Тэгээд төгсгөлд нь бүхний эцэс дотоо төрсөн мэт надад харагдсан юм а гэж Паул эзэн Есүс Христийн амьлалтыг гэрчлэн ярьж байгаа.
Өнөөдөр та сайн хүн бай гэвэл сайн хүн байх боломж бол зөндөө байгаа. Ялангуяа одоо сүүлийн үед бол одоо амьдралын янз бүрийн коучуд их гараад ирсэн байна. Санхүүгийн коуч, харилцааны коуч, гэр бүлийн коуч, бүр сексийн коуч хүртэл байгаа шүү дээ, тийм ээ. Одоо ингээ янз янзын коучээр одоо бид нэг ингээ коучлүүлээд ингээ айгүй сайн амьдрах боломж байна. Гэхдээ тэр хүмүүс бидэрт мөнх амь өгч чадахгүй. Тэр хүмүүс биднийг тухайн салбар дээр коучлээд амжилтанд хүргэж болох юм. Үгүйсэхгүй. Сайн л да, зарим нь бол үнэхээр сайн юм ярьж байгаа мөн. Гэхдээ Есүс Христ бол таны мөнх амийн коуч гэдгийг би хэлмээр байна. Есүс Христ бол таны Бурханаас авах авралын коуч гэдгийг би хэлмээр байна. Есүс Христ бол бидний гмийг өршөөж бидэнд мөнх амийг өгөхийн тулд ирсэн гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхээр одоо та гайхчихж магадгүй. Яана гэсэн үг юм. Тэгээ Есүс Христэд итгэдэг хүмүүс өгдөг гэсэн үг юм уу гэж. Есүс Христэд итгэжгээр л одоо ингээд мөнх амьдраад ах уу гэж. Үгүй ээ. Мэдээж бид энэ махан биендээ бол нас орно. Тэгэхээр Библиэлд яг энэ бидний өнөөдөр сонгоод уншиж байгаа 1-р Коринт номын 15 дугаар бүлэг бол тэр чигээрээ дахин амьлалтын тухай үгүйсэн байдаг. Үхэл гэдэг бол энэ махан бие солих явдал юм а гэж тайлбарсан байдаг. Бид энэ хорвоогийн мууддаг биеийг орхиод бид Бурхны өмнө шинэ биеийг авна. Тэр бие махбод бол бодиттой байх болно гэж. Есүстэй адилхан алдрын биеийг авах болно гэж Библи түүнийг нь тайлбарсан байдаг. Есүс үхлээс амьсныхаа дараа яг энэ бодит биетэй байсан. Тэрнээс нэг юм сүнс, нэг юм хэв үзэгдлүүд гэж ингээд гар ингээд нэг ороо явцдаг. Ингээд нэвтрээд нөгөө талд нь гарчдаг, нэвтрээд энэ талд нь гарчдаг нэг юм сүнсэн нэг юм хүн ингээд нэг яваад байдаг да кино манон дээр те. Есүс амьсныхаа дараа нэг юм сүнсэн хүн ерөөсөө яваагүй. Есүс бүр нүдэн дээр нь шавнырынхаа нүдэн дээр надаа идэх юм өгөөч гэж хагаад нүдэн дээр нь идсэн. Ямар ч сүнс хоол идэхгүй. Тэгээ бүр хамгийн их эргэлзэжсэн шав Томастай очиод миний гарын сорвин чи хүрээд үз. Миний хавирга руу жадалсан сорвинд чи хүрээд үзгээд Томас нь бүр ингээ хурж үзээ те. Чи итгэлгүй, итгэлтэй бай гэж Томасгаа хүртэл хэлжсэн. Есүсийг насарсны дараа Есүсийн 12 элчнэр юудэчүүдээс айгаад өөрсдөө ч гэсэн бас бариад алчихгүй гэж айгаад нэг дор цуглараад, нууцаар цуглараад хаалгаа төгчсөн байхад Есүс тэр дотор орж ирсэн. Гаднаас хаалга тогч орж ирээгүй. Есүс тэнд ороод ирсэн байдаг. Есүс бас л яг тэр биеэрээ Тэнгэр өөд одсон байдаг Есүс. Та нар хүн яг энэ биеэрээ Тэнгэр өөд дэвшээ өргөгдөд явах юм бол юу болох вэ мэдэх үү? 11,000 метрийн өндөрт нисэж байгаа Боинг онгоцны гадна талд юу болж идгийг мэдэх үү та нар? Бид нар бол яг амар тайван нисэл явжлаа гал да. Гэтэл тэр чинь 900 км-ийн хурдтай нисэж байгаа онгоц. Цагт 900 км. Тийм онгоцны хажууд та ингээд зүгээр яг ингээд зам дээр зогсож байгаа юм шиг зогсоод тийм онгоц ингээд хажуугаар чинь зөрүү дөнгөрүүл харж чадахгүй. Сав гэл өнгөрнө. Тийм онгоцон дотор бид ингээд юу ч болоогүй суугаа явж байгаа. Яг бол тэнд агаарын даралт мэдрэхгүй, тэнд жимээ шуугаа мэдрэхгүй. Хүн хэрвээ тийм өндөрт ингээд зүгээр энэ биеэрээ ингээд дээр гарах юм бол хөлдөж өхнө. Агаар байхгүй. Ингээд ер нь 10,000 метрээс дээшээ агаар байхгүй шүү дээ. Нэг 10-11 км-ийн л зузаантай агаар байна л гэсэн үг шүү дээ. Тийм учраас нөгөө 8,000 метрийн өндөртэй Эверестийн орой дээр хүн чинь гарчаад нөгөө хүчил төрөш дутагтаад ингээд зарим нь нөгөө нэг амьсгалчдаггүй өгчдөг чинь тийм учраас. Яг тэгэхээр доошоо гадны гадар руугаа ойртох тусам агаар их байна. Дээшээ гарах тусам агаар багасдаг. Тэгэхээр гад 10-11 мянган метрээс цаашгаа агаар байхгүй. Тэгээ сансарт гараад жингүүдээ явчихна гэсэн. Есүс шавнырынхаа нүдэн дээр тэгж дээш өргөдөж явсан. Зүгээр ийм мах үд биеэр тэнд амьд байж бол чадахгүй. Тэгэхээр энэ бол алдрын бие. Тийм учраас Есүс би эргэж ирнэ гэж хэлсэн байдаг. Тэгээд амьлалтын тухай Есүс ингэж заасан байгаа. Тэгээ Есүс үхлээс амьсан. Энэ нь өнөөдөр бидэрт ямар итгэл найдварыг өгдөг вэ? Христ итгэгч нарт ямар итгэл найдварыг өгдөг вэ гэвэл Есүс Христэд итгэсэн хүн мөнх амийг авнаа. Энэ бие махбод бол энэ хорвоодоо газар хөрсөндөө шингэнэ. Библи хэлсэн та нарын энэ бие махбодыг хөрснөөс бүтээсэн эргээд хөрсөндөө шингэнэ гэж хэлсэн байдаг. Харин мөнхийн улсад Бурхны өмнө та нар шинэ биеийг олох болно гэж Библиэлд бидэнд хэлсэн байдаг. Тэгэхээр амьлалт бол бидний итгэлийн гол үндэс цөм. Бид нар зүгээр нэг юм сайн хүн байхын төлөө амьдраагүй. За бид нар зүгээр нэг юм амар юм ёс суртахуунлаг хүн байхын төлөө амьдраагүй. Нэг амар юм ёс суртахууны туйл болсон нэг юм амар сайн хүн байж байгаад ингээд нэг нас орох тухай ерөөсөө яриаггүй. Бидэнд бүр мөнхийн амийг өгөх тухай ярьж байгаа. Тэгэхээр энэ дэлхий дээр бид зүгээр нэг бизнесмен амжилттай байгаа л, эрүүл сарвал байгаа л, урт наслал, удаан жаргаал, үр хүүхдийн сайн сайхныг үзээл дуусахтаа гол нь биш. Дууссан ч гэсэн бид Бурхны өмнө хожим мөнхөд очиж түүний өмнө үрд мөнх амьдрах болно.
Тийм учраас хуучин гэрээний Даниэл номон дээр Бурхан өөрийн иш үзүүлэгч Даниэлда хандан хэлэхдээ хэлсэн байдаг те. Чи явах замаараа яв. Уюудын төгсгөлд чи надаас шагналаа авахар дахин босох болно гэж хэлсэн байдаг. Энэ хожмын дахин амьдлалтын тухай босох болно гэж хэлсэн байдаг. Тэгэхээр үхэл нэг хүнээр энэ газар дэлхий дээр ирсэн шиг дахиад өөр нэг хүнээр амьлалт ирж байгаамаа гэж. Адам нүгэл үйлцсэн учраас бүх хүн үхдэг болсон. Бүх хүн нүгэлтэй болсон. Тэгвэл Есүс Христ буюу хоёр дахь Адам нүглийг ялсан учраас өнөөдөр бүгд түүний дотор буюу түүнд итгэсэн итгэлээрээ дамжуулан мөнх амийг авдаг болж байгаа гэж. Библи бидэнд ингэж номлодог. Тийм болохоор өнөөдөр би таныг юунд уриалж байгаа юм бэ гэхээр бид яагаад Есүст итгэдэг юм бэ гэвэл бид зүгээр энэ дэлхий дээр нэг амжилттай бизнесмен байх гэж Есүст итгэгээгүй. Тэгээ бид энэ дэлхий дээр зүгээр нэг одоо нэг юм сайхан амьдралд хүрэх гэж Есүст итгэгээгүй. Хүрнэ л дээ бид Есүст итгэснээрээ сайхан амьдралд хүрнэ, амжилтанд хүрнэ, бүх юм сайхан байх болно гэдэгт итгэж байна. Гэхдээ үүнээс илүү зүйлийг өгөхийн тулд Есүс Христ эзэн болж ирсэн. Тэр бол бидний мөнхийн ам билээ. Тийм учраас Есүс өөрөө үхлийг ялж дахин амьсан гэдгийг би та бүхэнд хэлмээр байна. Английн цэргийн нэрт генерал алдартай зохиолч C.S. Lewis гэж хүний тухай сонсч ирсэн үү? C.S. Lewis-ийн зохиол гэж сонсч ирсэн үү те? Алдартай хүн шүү дээ. Дэлхийд алдартай хүн. C.S. Lewis өөрөө атеист хүн байсан. Тэр Есүс Христэд итгэдэг нэг юм байсан. Тэр бол сэтгэгч, зохиолч, түүхч ийм хүн байсан. C.S. Lewis Есүс Христ бол худлаа юмаа гэж батлахын тулд Английн том номын сангуудад орж баримт материал цуглуулж эхэлсэн. Тэгээд тэр судалгаан дээрээ суужгаад өөрөө Христэд итгэж болсон баг. Яагаад Христэд итгэж болсон бэ гэсэн чинь хэрвээ Христ үнэхээр үхлээс амьлаагүй энэ хуурамч сургаал юм бол тийм үү? Одоо шавнар нь Есүс амьлсан юм аа гэх ингээд худлаагаасаа ингэж одоо энэ номлолыг одоо дэлгэрүүлээд өнөөдрийн биднийг хүртэл ингээд энэ номлол ингээд дэлгэрээд ирсэн байлаа гэж бодъё л доо зүгээр. Гэтэл энэ номлолын төлөө Есүсийн 12 дагалдагч бүгд үхсэн байдаг байхгүй юу? Тэд яагаад худлаа амьны төлөө амиа өгнө гэж. Тэгэхээр үнэн учраас л тэд үүний төлөө амиа өгсөн. Тэд баян тансаг амьдраагүй. Тэд алдар нэртэй болоогүй. Тэд энэ хүмүүсийн ярьдгаар бол энэ дэлхийн том амжилтанд хүрээгүй. Тэгсэн мөртлөө тэд Христийн сайн мэдээний төлөө амиа зориулсан. Зарим нь бүр ингээд одоо боцлмол тогоотой тосонд ингэж чанагдаж өгсөн. Зарим нь голоороо ингэж хөрөөдүүлж өгчээсэн. Зарим нь амьдаараа арьсаа өвчүүлж өгчээсэн. Зарим нь бол ингээд загалмаа дээр доошоо харж цовдлогдож нас орсон. Ялангуяа Петрийг ромчууд барьж аваад цовдлоход би өөрийн эзэнтэйгээ адилхан тэргүүнээ дээш харж цовдлогдох зохистой нэг юм биш. Намайг уруу нь харуулаад цовдлчих гэж хэлээд уруугаа харж цовдлогдож өгчээсэн байдаг. Яагаад юу ашигтай учраас энэ хүмүүс Христийг дагаад байгаа. Ямар ашиг байна инглээ гэд. Ямар ашиг авах учраас энэ Христийн номлолыг ингэж үхэн хатан тэд ингэж амьдралаа үүний төлөө зориулан үйлчлэв. Ямар учраас? Нэг бол амар ашигтай байж хүн ингэж явна үсттэй. Нэг бол энэ үнэхээр үнэн учраас хүн ингэж явна. Гэтэл энэ хүмүүс амьдралаас ямар ашиг авав? Энэ номлолыг хийснээрээ тэр Есүсийн 12 дагалдагч нар ямар ашиг авав? Тэд бүгд үхээд дуусж байгаа. Энэ тэгээ ашиг юм уу? Тэд шашнаар ашиг хийгээгүй хүмүүс байхгүй юу? Тэд үүнийхээ төлөө амьдралаа зориулсан. Тэгээд C.S. Lewis логикоор юу гэж бодсон бэ гэхээр энэ үнэн байж ижил энэ хүмүүс энэ зүйлийн төлөө энэ зовлонтой амьдралыг туулсан байна гэж итгэсэн байхгүй юу? Миний номлолыг The Grace гэдэг Монголын нэг YouTube сувган дээр юун дээр Facebook-ийн нэг пэйжэн дээр пасторуудын номлолыг ингээд жижиг шторк болгоод тавиад байгаа. Тэгээ миний одоо номлогдсон сүүлийн үеийн бүхий л номлол бараг 7-8 номлолоос маань шторк аваад The Grace гэдэг тэр юун дээр ингээд тавьчихсан баг. Тэгээ тэн дээр ингээд тэр ингээд нийгэмд ингээд цацдаг байхгүй юу миний номлолуудыг. Тэгэхээр ерөөсөө нэг 2-3 минутын нэг хэсгийг нь аваад тавьчихж байгаа шүү дээ. Доор нь хүмүүс ингээд комент бичиж байгаа. Хамгийн сүүлийн өнгөрсөн бүтэн сайнны номлолын маань доор олон комент байна оо. Ерөөсөө 20-30 комент амен баярлаа амен. Нэг комент байна. Энэ хүмүүсийн ард амар баячууд байдаг гэсэн. Эдгээр мөнгөний төлөө номлодог гэсэн.
Нэг ашиг байж энэний төлөө яваад байгаа гэж ойлгодог. Үнэн үү? Тэр нэг хуйлдааны онолоор нэг бүх юмыг боддог, ойлгодог хүмүүс байдаг штэ. Энэ худлаа. Энэ цаанаа нэг юм ба. Юм болгоныг нэг тийм болгоод ботчдөг. Яг хөө дэлхий дээр тийм хуйлдаанаар юм болдог юмнууд ч байгаа. Бүх юм тийм биш штэ бас. Гэтэл үнэхээр үүнд итгэж байгаа учраас үүний төлөө амьдралаа зориулж байгаа хүмүүс бас байгаа. Яг л энэ үнэн учраас байхгүй юу? Үнэн учраас. Тэгэхээр үнэн байж ижил хүн үүний төлөө явж байгаа. Тийм учраас Есүс Христийн амьсан амьлалт бол үнэн юм аа. Тийм учраас Христ итгэгчдийн итгэлийн хамгийн голцон бол хоосон булш юм аа. Дараагийн слайдыг гаргаад өгөхгүй. Тийм учраас нэг ийм дүр зургнууд зөндөө явж байдаг тийм ээ. Тийм учраас Христ итгэлийн гол одоо мөн чанар, гол үнэт зүйл бол бид үхсэн хүнд итгэдэггүй, бид амьд нэгэнд итгэдэг юм аа. Тийм ээ. Бид ингээд өөрөө ингээд бос хүнтэй адилхан амьд байх үедээ нэг сайн сайхны төлөө зүтгээд сайхан үхсэн хүнд бидний итгээгүй. Бид үхлийг ялсан хүнд итгэдэг. Тийм учраас энэ нь биднэрт үнэхээр найдлага өгдөг. Яг бол бүгд үхэж байгаа штэ. Үхлийг давж гарч нэг ч хүн байхгүй штэ. Тэгээ энэтэй бид нар бүгд эвлэрсэн байдаг шүү дээ тий. За би төрсөн юм чинь би үхчихэл дараа. Тэгээ бид нар хүүхдүүдтэй хэлж байгаа шүү дээ. Үхт юм аа. Чи ч гэсэн үхнэ. Тийм учраас эвлэр гэж тий. Тэгээ энэ амьд яваа насандаа зүгээр хүн шиг айтайгаа амьдраат хайлыг гэлээ. Тэгээ за амьдрал бол ийм л юм байна гэл ингээд эвлэрээд явж байгаа. Яв зөвлөлтөө нэг талаар зөв. Гэхдээ үүний цаана амьдрал гэж байна. Үүний цаана мөнхийн зүйл гэж байна. Тэр бол бурханд байна. Бурханд үүнийг бидэнд харуулж. Харуулахдаа Есүс Христээр харуулж. Есүс Христэд итгэлээр дамжуулан бид тэр мөнх амийг авчээ. Үүний төлөө бид өнөөдөр номлодог энэ сайн мэдээний төлөө Христийн сүмж болгоноод бид нар үйл ажиллагаа явуулж Христийн амьлалт гэдэг дээр бид нар хамгийн их ач холбогдлыг өгдөг болоо. Та бүхэн мөнх амийн төлөө энд ирсэн хүн болгонд энэ мөнх амийг авах боломж байгаа. Тэгээ энэ мөнх амийг та бүхэн Есүс Христэд итгэлээр дамжуулан хүлээн аваарай. Паул бидний уншсан энэ 1-р Коринтын 17 дахь бүлэг дээр ингэж хэлсэн байдаг. Хэрвээ Христ амьлаагүй бол би худал номлогч гэсэн үг. Хэрвээ Христ амьлаагүй бол өнөөдөр миний итгэж байгаа утгагүй. Ягаад гэвэл энэ дэлхийн хүмүүсээс би хамгийн өрдмөр хүн болж хуурна гэж хэлж байгаа. Энэ тухай Паул юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж хэлж байна. Учир нь үхэгсэд амьлуулагдахгүй бол Христ ч амьлуулагдаагүй болно. Христ амьлуулагдаагүй бол та нарын итгэл хоосон агаад та нар ч нүгэлдээ байсаар байна. Та нарын гим нүгэл уучлагдаагүй болж таарах нь биш үү? Хэрвээ Христ амьлаагүй бол бид үхээд амьдрал дуустдгийн бол нүглийн уучлал яриа яах юм? Цааш нь үргэлжлүүлээ хэлж байна. Тэгвэл Христ дотор нойрсогсот ч мөн мөхсөн болно. Тиймээс бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бид нар бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтөй нь болно гэж хэлсэн байна. Нэг л их зөв сайн юм яриа л байдаг. Тэгээд эцэст нь муу юм хийж амьдсан хүнтэйгээ яг адилхан үхээд адилхан дуусч байгаа бол тэгээ би энэ хамгийн өрдмөр нь болж таарж байгаа байхгүй юу. Тэгэхээр Паул цааш нь үргэлжлүүлээ хэлж байна. Гэвч Христ үхлээс амьлуулагдсан бөгөөд нойрсогсдын анхны үр жимс мөн. Учир нь үхэл нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амьлалч мөн нэг хүнээр иржээ. Энэ анхны Адамыг хэлээд байгаа. Адам дотор бүгд үхтэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдно. Анхны хүн Адам Бурханаас холдож нүгэл үйлчлснээс болж түүний үр удам болох хүн төрлөختний удам угсаа тэр чигээрээ нүгэлт төрж тэр чигээрээ Бурханаас алслагдаж төрлөхөөсөө Бурханы эсрэг ийм зан чанартай Бурхан ярьсан хүнд дургу. Бурхан ярихаар ийм ерөөсөө нэг ийм төрлөхөөсөө бид бүгд ийм хандлагатай болж өссөн. Тэгээ бүгд нүгэл үйлддэг. Нүгэл үйлдэж байгаагаа энгийн амьдрал гэж ойлгодог. Энийхээ төгсгөл бүгд шийтгэлээ аваад дуустдаг. Гэтэл Адамаас болж хүн төрлөختөн ийм замаар орсон бол тэгвэл дараагийн нэг Адам энэ замыг зассан. Тэр нь Христ байсан. Тийм учраас Библиэд Христийг хоёр дахь Адам гэж нэрлэдэг байхгүй юу? Нэг хүнээс болж бид урууданд ороодсон бол харин өөр нэг нь ирээд бидний өөдлөх замыг маань зааж өгсөн юм а гэж хэлсэн байна. Ингээд цааш нь үргэлжлүүлээд Адам харин тус бүр өөрийн дараалттай байна. Христ бол анхны үр жимс, дараа нь түүнийг ирэхэд Христийнхэн амьлуулагдана гэж хэлсэн байна. Тэгэхээр Христийн хоёр дахь ирэлтэнд бид итгэдэг. Энэ дэлхийн эцсийн шүүлтийн төлөө итгэдэг. Бүх хүн амьдрсан амьдралынхаа төлөө Бурхны өмнө тайлгнана гэдэгт бид итгэдэг. Тэр үед Христэд итгэж гим нүглээ уучлуулсан хүмүүс мөнх амийг авна гэдэгт бид итгэдэг. Энэ бол бидний туйлын утга учир. Яг энэ утга учир байгаа учраас энэ дэлхий дээр би сайн хүн бай. Би
би зөв амьдрий. Бусд нь шудраг бусаар ашиг орлоо надаас баян амьдрсан ч хамаагүй би тэр мөнхийн найдвар надад байгаа учраас өнөөдөр би зөв явъя. Өнөөдөр би сайн амьдрий. Өнөөдөр би бусдыг хайрлая. Өнөөдөр би шударгаар явъя гэдэг энэ амьдрал дээрх тэмцэл маань өөрөө утга учиртай болж өгдөг. Үүнийг Библиэр дамжуулан эзэн өнөөдөр бидэнд 1-р Коринтын 15 дахь бүлэг дээр айлтжээ. Есүс амьсан. Тэм учраас энэ өдөр итгэгч нар хоорондоо мэдлэхдээ Есүс амьсан гэж хоорондоо мэдлдэг шүү. За баруун зүүн гарынхаа хүн рүү хараад Есүс амьсан гэж хэлэхгүй юу? Төгсгөлд нь Христийн амьсан нэг тод жишээг би та бүхэнд хуваалцаад дуусъя. Одоогоос 32 жилийн өмнө 1993 онд ангийн маань найз надад Есүсийн тухай сайн мэддэг утсаар ярьж өгч ижвэлээ. Тэгэхээр яг тэр үед надад юу бодож ирсэн бэ гэхээр нэг бол энэ яг үнэн. Нэг бол энэ шиг худлаа юм алга гэсэн. Нэг юм хоёр бодлыг бол хоёр талаас л намайг ерөөсөө ингээл илээд ийсэн ерөөсөө худлаа наач. Наад ийм худлаа юм гэж ерөөсөө байхгүй гэл нөгөө талаас үнэн байвал яах юм. Нэрэ гэсэн нэг юм бодол нэг юм мэдрэмж надад ингээд орж ирээд байдаг гэсэн ерөөсөө. Тэгэл анх найзаагаа дагаад би цуглаанд очичээлаа. Тэгээ айжмаар эзнийг таньж мэдээд итгэсэн. Тэгээ Христ амьд гэдгийг би өөрөө хараагүй мэдээч. За та бид хараагүй. Христ амьд гэдгийн нэг тод жишээ бат жишээ нь юу байдг вэ гэхээр Христ итгэсэн хүмүүсийн амьдрал өөрчлөгдөд байна. Энэ юуг харуулж байгаа нөхөөр Есүсийн ариун сүнс тэр хүний амьдралд тэр нэрийг дуудаад тэр нэрээр Бурхныг дуудаад ариун сүнснээс тусламжийг гоох үед хүн бусдыг хайрладаг болж өөрчлөгдөж байна. Архинаас гарч байна. Одоо яадгийн тийм ээ. Үзий яддаг байсан бол болж байна. Тэгэхээр энэ Бурхны ариун сүнсний хүч нөлөөгөөр бий болж байгаа байхгүй юу? Тэрнээс хилмилээ ингээд хатгуулаад ингээд цусмосоо гаргуулад өөрчлөгдсөн тухай яриаггүй шүү дээ. Эсвэл хувь хүний хөгжлийн лекц семинарт ингээд 3 жил дараалал 3 семинарт ингээд суугаад айгүй их юм ойлгож аваад өөрчлөгдсөн юм ерөөсөө биш шүү дээ. Тэ. Энэ ариун сүнсний хүч чадлаар хүний амьдрал өөрчлөгдөд байгаа байхгүй юу? Энэ өөрөө Есүс амьд гэдгийг харуулж өгдөг. Өнөөдөр бид цуглаанд ирлээ, магтан дууллаа, залбирлаа, сэтгэл зүрхэн чи амар тайван ирнэ. Цуглаанд дахиад ирмээр санагддаг болно. Залбирахаар юм чин бүтэн. Айжмаар итгэл төрн та нарт. Тэгээ Христийн сургаалыг ингээд сонсохоор нэг нэгээр нь ойлгож эхэлж байгаа. Айл эзэн энэ процесс манай чуулган дээр эхэлсэн явж байгаа. Ингээд энэ багаар итгэл чин төрөөд нэг мэдхэд та үнэхээр Христийг улам илүү таньж мэдсэн байх болно. Тэгээ амьдрал чи утга учиртай, баяр хөөртэй, тэнүүн, аз жаргалтай болж эхэлнэ. Энэ хорвоогийн зүгээр нэг хүмүүсийн шоудалтаас эсвэл нэг хүмүүсийн баярлаж бардандаг бахархлаас нь та нэг кайф авахаа болно. Зүгээр харин үнэн байгаадаа, зөв байгаадаа, бусдыг хайрлаж байгаагаасаа амьдралын утга учирыг илүү авч чаддаг болно. Христийн сургаал үнэхээр таны харилцааг эвлэрүүлнэ. Таны их нэртэй хандах, нөхөртэй хандах, үр хүүхдтэй хандах харилцааг чи эвлэрүүлнэ. Энэ бол амьд сургаал юм. Тийм учраас бид аяндаа ингэж өөрчлөгддөг. Энэ бол Есүс амьд байгаагийн хамгийн тод жишээ юм аа. Чингис хаан байсан уу гэвэл бид байсан гэж итгэдэг. Та харсан учраас итгэж гэнэ үү гэж асуувал харсан нэг ч монгол хүн одоо бол байхгүй. Яаж итгэж гэнэ үү гэхээр бид түүхэнд бичигдсэн учраас гэж. Энэ бол баримт байхгүй юу? Тэгвэл заримдаа хүмүүс Есүсийг итгэдэггүй. Яагаад байсан гэдэгт нь итгэдэггүй. Гэтэл яг адилхан түүхэн баримт байгаад байдаг. Одоо юу гэдгийг Есүст итгээд бүр дэрэгд байна байгаа хүний амьдрал зан чанар нь бүр ингээ өөрчлөгдөд байна. Энэ бол асар том гэрчлэл юм. Одоо бүгдээ ингээ цуглаанаа дуусаад дээшээ гараад манад зочноор ирсэн Давасрын ахыхаа гэрчлэлийг бас бүгдээ хамтдаа сонсож дээр бас сайхан нөхөрлөх юм тодорхой цагийг бас бүгдээ хамтдаа гаргах болно. За ингээ бүгдээ хамтдаа эзний өмнө залбирах цагийг гаргацгаая. Амьд эзэнд хандан бүгдээ хамтдаа залбирцгаая. Би та бүгдийн талаас залбирахыг хүсэж байна. Халелуя. Эзэн таньгаа магтъя. Хосана. Биднийг та авраач. Учир нь та бол амьд эзэн. Та үхсэн, та үхлийг ялсан. Гэрэл ирж энэ харанхуй хорвоо гээгүүлсэн. Харанхуйг та дийлсэн. Таны үгэнд хэлэхдээ
гэрэл харанхуйг гээгүүлсэн, харанхуй түүнийг дийлсэнгүй гэж хэлсэн. Үхлийн харанхуйг та биднээс үлдэн хөөж итгэл найдрыг та бидэнд өгсөн билээ. Эзэн өнөөдөр Нью-Йорк Монгол чуулганы итгэлийн ах дүүс нар бид бүгдээрээ таны өмнө ирэн таны амьдсан үннийг бид сонсож энэ үнэн дотор итгэлээ дахин сунган тавихыг хүсэж байна. Та бидэнд өөрийгөө гэрчлээч. Та бидэнд өөрийгөө харуулаач. Таны мөнх амийг бидэнд өгөөч. Тандаа талархан аврагч эзэн Есүс Христийн нэрээр Бурхан эцэг тандаа хандан залбирanгуйлаа. Аамен.